Энэ дээр юу гişүүдийн хэлж байгаатай би санал нэг байна. Энэ өөрчлөхгүй бол болохгүй. Тэгээ хамгийн гол нь энэ ийм юм байх. Энэ хууль нь анх орж ирэхдээ засгийн газраас өргөн барихтаа энэ бүртгэлийн дээд шүүхтэр бүртгүүлэхээр оруулаагүй юм байна. Их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг нь ажиллаж байгаад дээд шүүхтэр бүртгүүлэхээр тавьсан юм байна. Нөгөө одоо яг асуудал нь намыг дээд шүүхтэр бүртгэдэг учраас ажлын хэсэг өгвөл ингэж болох нь байна гэд тийшээ явуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг эндээс өөрөөсөө ургаж гарч ирж байгаа асуудал яа харахгүй дээд шүүхтэр тэр нам бүртгүүлээд байгаа энэ өнөөдрийн ярих асуудлын хүрээний юм биш ч гэсэн тойруу замаар энийг ярихаас өөр үггүй болчихж байгаа байхгүй. Адилхан бүртгэл яваад байгаа болохоор тэгэнгүүт энэ дээр тэр бүртгэл чинь зөв буруу юу гэдэг асуудал өөрөө ирэхгүй гараад юу үндсэн хуулийн цэц энэ дээр бас тайлбар өгсөн байна шүү дээ. Гэхдээ би үндсэн хуулийн цэцийн өгсөн тайлбарыг их эвтэйхэн дипломат аргаар энийгээ соль гэж бид нар захиалга өгсөн байна гэж би харлаа шүү. Яг тэгвэл үндсэн хуулийн цэцийн өгж байгаа тайлбар өөрөө энэ юутэйгээ авцалдахгүй энэ ингээд яаж би тайлбарлах гэдэг энэ чинь авцалдахгүй. Гэхдээ биднээс асуусан асуулт энэ л учраас би эндээ хариулж яана гэд. Жишээлбэл ингэж байгаа байхгүй тэр зам тээврийн нэг төрийн бас байгууллагын нэг маргаан байна штэ. Энэ буцаад тэр шийдвэр нь шүүхтэр очихлаараа яах юм бэ гэж штэ. Яг энэ логикоор намын маргаан бүр ямар ч холбооноос илүү маргаан нам дээр бол бүр их гарах байхгүй. Тэгээ шүүхтэр очихлаар яах юм? Яг л ийм байдал үүснэ штэ. Нэгт хоёрт нэг айгүй чухал юу шүүхийн яг өөрийнх нь энэ юу хариуцах асуудлын хүрээний асуудал биш вэ гэсэн тайлбар өгсөн байгаа байхгүй юу. Тэгвэл яг тэр утгаараа намын тэр бүртгэл чи яг шүүхийн шүүх бол шүүхээр л байх хэвээр. Түүнээс аливаа юм бүртгэдэг байгууллага биш байгаа байхгүй. Тэр нь бүр амин чухал ач холбогдолтой нам байсан ч лав шүүх биш. Нэгэнт энэ дээр л шүүхээр байх хэвээр гэж байгаа бол үндсэн хуулийн цэц биднэрт өгж байгаа юу энэ дээр ч гэсэн шүүхээр байх ёстой шүү намын бүртгэлийн асуудал дээр гэдэг юу дохио өгч гэн гэж би бол хүлээж авч байна. Тэгээд энэ дээр зүгээр юу үнэхээр бид нар эргээд парламент дээр энийг харахгүй бол болохгүй юм байна. Яг гэвэл шүүх нэг том үндсэн хуулийн цэцэн юм дээр ч яригдаагүй байгаа нэг зүйл энэ байна. Намыг бүртгэн гэдэг бол өөрөө ирэхгүй юу шүүхийг улс төржүүлж байгаа юм. Намыг улс төрөөс ангид бүртгэн гэж байхгүй гэдгийг бид нар амьдрал дээр одоо харцгааж байна. Тэр аль нам нь хин байх ерөөсө падгүй. Ерөөс систем нь өөрөө буруу байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол энийг бид нар их хурл дээр манай байнгын ороо бол энийг эндээ яриад өөрөөр хэлбэл била бүлгийн дарагтайгаа ч гэсэн өөрийнхөө шугамар ярина. Энэ дараагийн юм дээр энэ намын бүртгэлийг юу үндсэн юу дээд шүүхтэр байдгийг бид нар өөрчлөхгүй болохгүй юм байна шүү гэдэг энэ саналыгаа бол их хурлынхаа төвшөнд гаргаж яриад хууль санаачлах тал дээр ажиллах хэрэгтэй байна гэж бодогдож байна. За түүнээс бол үндсэн хуулийн цэцэн энэ шийдвэрийг хүлээж авъя гэсэн ийм саналтай байна. За ингээд